음면 гэдэг нөхцөлийг үзье. 음면 гэдэг нөхцөл нь болохоор Монгол хэлний бол гэсэн утгыг илэрхийлдэг байгаа. Тэгээ харах юм бол энэ нөхцөл маань үйл үг, тэмдэг үг бас нэр үгийн араас холбогдож тийх юм бол ах бол эсвэл бол гэсэн гол санааг илэрхийлдэг байгаа. За бүгд харъя. Када явах гэсэн үг байна тийм үү? Кадагийн араас мян орохоор камион явбал удаа ирэх гэдэг үг байна тийм. Умян ирвэл машида уух гэж үг байгаа. Оо маши면 уувал игта унших гэсэн үг байгаа. Игмя уншвал гэж байгаа. Тэгэхээр гол утга санаа яагаад энийг ангилж бичсэн бэ гэхээр манай түүн Монгол үний сэтгэлгээнд нийцүүлэн Солонгос хэлний бүх шатны ном сургачдыг боловсруулан гаргаж мэргэжлийн түвшинд Солонгос хэлний анхан шатнаас эхлээд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дээд шат хүртэл бүх сургалтуудыг Монгол болон Солонгос багштайгаар байнга эсрэг даван сургалт явуулж байна. Манай түүний багш нар магистр болон түүнээс дээш зэрэгтэй ба Монгол түүний онцлогт нийцүүлэн хичээлийг сонирхолтойгоор явуулдаг. Би нарийн гарц хэл шинжилгээ хүрээлэнд Солонгос хэлний анхан шатны сургалтанд суудаг Солонгос Монгол багштай найрсаг 5 дахь ном болон дагалдах CD бусад хэрэгслүүд нь ойлгоход маш хүнтэй. 6 сарын дотор одоо топгийн 4-р төвсөнд тэнцвүүлж ясан. Хичээлийн мах цагаараа нэмэлтээр ирж хичээллэх боломжийг олгодог байгаа. Хилээ сенсор сэтгэлийг хангахыг хүсэж байна. Солонгос хэлнийхээ мэдлийг дээшлүүлэхийн тулд нарийн гарц хэл шинжилгээний хүрээлэн зорж ирсэндээ баяртай байна. Багш нартай баярлалаа. Солонгос хэлийг зөв суурьтай суралцахыг хүсвэл манай сургалтын төвд хүрэлцээр суралцаарай. Та бүхэн Солонгос хэлийг чанартай зөв суурьтай сурмаар байвал нарийн гарц Солонгос хэлний мэргэжлийн сургалтын төвд хүрэлцээрэй. Та сурч чадвал бид зааж чадна гэсэн уриатаар манайх үйл ажиллагаа байнга явуулж байна. Манай хаяг 13 дугаар хоолны автобусны буудлын баруун талд байрлах Британий элчингийн баруун хойд талд Могулская офисын 5 дугаар давхарт 505 506 дугаар хоног байрлаж байна. Манай утас 9664 9939 8994 9939 даяагуудаа залгаарай. Гэвлэгчээ төгсөн үг яраас үүгээ жиргэлээд өмян гэж орж иж байгаа бол игшгээр туусан баг мяныг ордог та бүхэн анзаарч байгаа хаа гэж найдаж байна. Тэгэхээр игда маань даа байхгүй боллоо гэвлэгчээ туусан байгаа учраас игмян уншвал паппда завгүй гэсэн үг байгаа шүү дээ. Завгүй гэдгийг даа байхгүй боллоо паппмян завгүй байвал шиганы идда завтаа гэсэн үг тийм үү? Идда гэдэг даа маань байхгүй болгоод үг холбоо шиганы исмян завтаа байвал гэсэн санааг илэрхийлж байгаа. Өмян гэдэг нөхцөлийг бид нар яаж хурж байгаа эндээс харсан байна. Тэгвэл бүгд жишээнд бол яаж хурдгийг хамтдаа харцгаая. За, 내 학교를 졸업하면 무엇을 할 거예요? 내 сургуулаа төгсвөл 졸업하다 гэдэг үгийн анаа ба байхгүй 면 холбогдож төгсөл юу хийх вэ? 저는 내 학교를 졸업하면 энэ дээрээс нэг нөхцөл маань гарч иж шүү дээ. 한국 회사에 취직하고 싶어요. солонгос компанид ажил орохыг хүсэж байна. тэгвэл хоёр дахь хэсэг дээр харилцаа яриаг харъя. 주말에 날씨가 좋으면 같이 공원에 갈래요? амралтын өдрөд цагаагаар сайхан байх юм бол хамтдаа цэцэрлэг рүү явцгаах уу? 좋으면 гэсэн үг гарч ирж байна. За тэгсэн харилцан юу гэж байна? 네, 좋아요 гэж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм байдлаар 으면 гэдэг өгүүлбэр дээр хэрэглэгддэг байна. Энэ мэтлэнгээр 으면 гэдэг нөхцөлийг ашигладаг байна. Тэгэхээр дараагийн хичээл хүртэл түр баяртай.